цусд сувг үзүүлж бай. Сайн уу залуусаа. Тайлбар видео цувралаараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэнд дэлгэрүүлж ярих зүйлийн сэдэв бол This Man. Та нар энэ хүнийг урьдан зүүдэлж байсан уу? This Man буюу зүүдний хүний тухай яриа 2006 оноос эхэлсэн гин. Тухайн оны 1-р сард Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод оршин суух нэгэн алдарт сэтгэц мэдрэлийн эмчийн өвчтөнгүүдийн нэг нь цаасан дээр нэгэн эрэгтэй хүний нүүр зурсан бөгөөд тэрээр тэрхүү эрэгтэйг зүүдэнд нь дахин орж ирдэг гэж хэлжээ. Ингэж зүүдэнд нь орж ирэхдээ нэг бус удаа түүний хувийн амьдралтай холбоотой зөвлөгөө өгч байсан гин. Хачирхалтай нь өнөөх эмэгтэй батлан хэлж байснаар бол тэрээр зүүдэнд нь орж ирээд байдаг тэрхүү эрэгтэйтэй амьдралдаа огт уулзаж байгаагүй аж. Зурсан зургийг нь эмч ширээн дээрээ мартаад үлдээсэн бөгөөд хэд хоногийн дараа өөр нэг өвчтөн тэрийг нь олж үзээд зурган дээр хэрэгтэй зүүдэндээ хэд хэдэн удаа харж байсан гэж хэлжээ. Тэрээр мөн л зүүдэндээ харж байснаас биш амьдрал дээр огт таарч байгаагүй гэсэн байна. Эмч тэрхүү зургийг зүүдэнд давтагддаг өвчтөнгүүдтэй тулж ажилдаг мэргэжил нэгт нөхөд рүүгээ явуулсан бөгөөд үүнээс хойш хэдэн сарын дотор дээрхтэй адил зүйлийг мэдэрч байсан гэх дахиад 4 хүн гараад иржээ. Тэдгээр өвчтөнгүүд бүгдээрээ зүүдэнд нь орж ирдэг тэрхүү эрийг This Man буюу энэ хүн гэж дуудаж байсан гэнэ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дор хаяж 2000 хүн тэрхүү хүний зүүдэндээ харж байсан гэж мэдээлсэн ба тэдгээр хүмүүс нь Лос Анжелес, Берлин, Сан Пауло, Тегеран, Бээжин, Ром, Барселона, Стокгольм, Парис, Шинэ Дели, Москва гэх зэрэг дэлхийн өнцөг болон бүрт амьдардаг хүмүүс байсан аж. Энэ хүнийг зүүдэлж байсан гэх хүмүүсийн дунд одоогоор ямар нэгэн хамаарал нийтлэг шинжийг тогтоож чадаагүй байгаа бөгөөд түншлэн хүмүүсийн зүүдэнд орж ирээд байгаа тэрхүү хүн нь чухам хинбэ гэдгийг ч таньж амжаагүй байгаа гин. Тэдгээр хүмүүсийн хоорондын харилцааг өргөжүүлэх, зүүдэлж байсан өөр бусад хүмүүсийг олох, тэдэнд туслах, мөн ямар шалтгаанаар энэ хүний царай хүмүүсийн зүүдэнд орж ирээд байдгийг мэдэх зорилготой thisman.org гэдэг вебсайт хүртэл байдаг аж. Энэхүү вебсайтад дээрх хүнийг зүүдэлсэн тухай хүмүүсийн яриа бичигдсэн байдаг. Ажиглаад байхад энэ хүн бусдын зүүдэнд орж ирэхдээ ихэвчлэн сайн санаад хүний дүрээр үзэгддэг бөгөөд ингэхдээ хүмүүст зөвлөгөө өгөх нь олонтой аж. Тухайлбал би ийм нэг зүүдийг олон удаа зүүдэлж байсан. Би хотын дээгүүр нисээд л найзуудаа дээрээс нь хараад л тэгээд нисч байгаад энэ хүнтэй таардаг байсан. Гэхдээ заавал нисч байгаа тухай зүүдэндээ биш ч гэсэн ихэвчлэн тийм зүүдэндээ энэ хүнтэй таардаг. Тэр бас нисч харагддагч ердөөсөө юм ярьдаггүй. Гэсэн бол бас нэг хүний зүүд. Анх би ажил дээрээ асуудалтай байхдаа энэ хүний зүүдэлж байсан юм. Би нэгэн асар том хөнгөн худалдааны төв дотор төөрчихсөн байсан. Гэнэт энэ хүн өмнө минь гарч ирсэн бөгөөд би түүнээс ухтаач хэлсэн. Тэр миний араас хөөгөөд л байсан. Эцсдээ би супермаркет дотор хүүхдийн хэсгийн хананд тулаа зогсчихсон. Гэтэл тэр хүн инээмсэглээд кассны зүг рүү буюу гарах гарцыг зааж өгсөн. Тэгээд л би сэрчихсэн. Тэрнээс хойш тэр миний барыг зүүд болгонд орж ирж ингэхдээ зүүдэнд дэх ямар нэг зүгчийг гарах гарц зааж өгсөний дараа би сэрдэг болчихсон гэжээ. Энэхүү мэдээлэл тархснаас хойш интернетэд хүмүүс энэ хүний талаар янз бүрийн онол санаа дэвшүүлэх болсон аж. Жишээ нь энэ бол бодит хүн бөгөөд тэрээр ямар нэгэн байдлаар хүмүүсийн зүүдэнд нэвтрэх чадварыг эзэмшсэн гэх мэт. Энэ бүхэн үнэхээр сонирхолтой бас айдас төрөмөр санагдаж байвч үнэн дээр дээрх бүхэн тэр чигээрээ зохиомол юм. Дээр дурдсан thisman.org вебсайт түүн дээр бичигдсэн хүмүүсийн зүүд анх яаж эхэлсэн талаарх түүх гээд бүгдийг нь социологч, маркетингийн мэргэжилтэн Андре Нателла гэгчээр санаачилж зохиомдоор бий болгож олонд түгээсэн байна. Тэрээр Gorilla маркетингийн компани ажилладаг бөгөөд юмыг олон нийтийн дунд хэрхэн газар авахулахаа сайн мэддэг нэгэн бололтой. Дээр дурдсан вебсайтыг нь төлөвлөгөө Ghost House Pictures гэх кино компани худалдаж авсан бөгөөд тус компани нэгэн аим шин кино бүтээхээр ажиллах болсон гин. Киноны нэр нь юу вэ гэвэл ойлгомжтой This Man. Gorilla маркетинг гэдэг нь аливаа бүтээгдэхүүн үйлчлэгийг годомжинд олон нийтийн газарт эсвэл онлайн орчинд бага зардлаар бусдад хамгийн үр дүнтэйгээр хүргэх сурталчилгааны нэг хэлбэр аж. Өнөөх зүүдний хүний зурганд чухам ямар учраас хүмүүст ихтлээ итгэж өмнө нь хизээ нэгэн цагт зүүдэндээ харж байсан байж магадгүй гэж сансан бэ гэвэл тэрхүү зургийг анх бүтээхдээ
хүний нүүр царайны хамгийн түгээмэл чанаруудыг хамтд нь оруулаад маш ухаалгаар дүрсэлсэнд байгаа юм. Зургийн доод хагасыг нь дарчихвал хөвшөвтөр хүн харагдана. Дээд хагасыг нь дарчихвал залуу хүн харагдана. Хажуугаас нь талыг нь дарчихвал нэг өөр харагдана. Нөгөө талаас нь халахвал бас нэг өөр харагдана. Тэгэхээр энэ зурган дээр хүн яг үнэндээ бүхэл хүн гэсэн үг. Тиймээс та бүхэн үүн шиг хэн нэгнийг магадгүй зүүдэндээ харж байсан ч юм билүү. Эцэст нь дүгнэлт хэлэхэд Дисмен буюу зүүдний хүнтэй холбоотой ер бусын гэмэртүүхүүд бүгдээрээ зохиомол. Энэ удаагийн видео маань ингээд дуусч байна. Та бүхэнд таалагдсан бол лайк дараарай. Өөр юуны талаарх видеог үзэх хүсэлтэй байгаагаа комментээр бичиж үлдээгээрэй. Мөн subscribe хийж амжаагүй байгаа бол яг одоо хийгээд дараагийн видеонуудыг маань цаг алдалгүй хүлээн авч байх үүднээс хажууд нь байх хонхны зурган дээр дараарай. Эргээд уулзлаа. Баяртай.